Анхаашаа дэжисгээ 2-ын 7 дугаар хичээл бенз дэвтэр бенз. За бенз 3 дахь үг байна те. За бенз гэдэг нь дэвтэр буюу модны үндэс гэсэн санаа ханзан дээр нь явж байгаа. За энэ чинь модыг хэлдэг те. Тэнгүүдээ модныхын доотлих нь үндсийг ялгаа зурцсан буюу тэр суур үндэс гэсэн утга санаатай байна нөхөн. Дэвтэр цаасаж угаасаа модоор идэх те. За жишээ хэлбэр харъя. 班长帮老师发白色的本子. За 班长ангийн дарга 帮 тусалсан. Хэн тусалж уу? 老师 багшд. 发 тараана гинэ. Тараана илгээн гэсэн үг. 白色的 цагаан бенз дэвтрийг тараахт нь ангийн дарга тусаллаа багшд. 我的本子放在包里了. За миний бенз дэвтэр 放在тавьсан байна. Үндсэн утга нь фан гэхээр тавих гэсэн үг тийм. Тэгэхээр хаана гэдэг араас нь зай дандаа хамт ордог. Тэгэхээр баулила зөвхөн дотроо тавьсан байж тээ буюу миний дэвтэр зөвхөн дотор байсан байж тээ. Тэ зөвхөн дотор хийцэн байсан байж тээ гэсэн санаа дээр фан гэдэг үг дээр явдаг байна. 我们班每个同学都有一个新本子. Манай анги 每个同学 сурагч болон нэг бүрчлэн нэг ч хүн үлдэхгүй бүгдээрээ гэдэг санаа дөө дээр явна. Мэй орж байгаа бол ханасаа дөө заавалжгүй орох хэрэгтэй гэдэг те. Тэгэхээр манай ангийн сурагч нэг болон бүгдээрэнд нь яв байгаа иг нэг ширхэг шин бенз шин дэвтэр байгаа. За нэгийн тоогийн хөг нь и гэд нэг дөрөв гэдэг. Гэхдээ ханасаа дөрөв ороод ирэхээр и дэшээ болж уншигддаг тийм ээ. 他把自己的爱好 тэр ба за баг үтсэн 自己 өөрийнхөө ийг заахын тий ялгал тийм ээ. өөрийнхөө 爱好 хоббиг 都写在бүгднийг биччихсэн. За бичнэ гэж байгаа юм чинь нэг байрлал зааж таараа. Хаана ах вэ? Бензшан дэвтэр дээрээ. Байрлал зааж байгаа бол артаа дээрээ дороо дотно гадна гэдгээ хэлээд байдаг тийм ээ. За тэгэхээр өнөөдрийн даалгавар та эдийн өгүүлбэрийг өөртөө орчуулад комент хэсэгт оруулаарай. Өнөөдрийн хичээл бенз дэвтэр гэдэг үг байлаа.